Тэгэхээр тэгчээр за танад нохоо үрээд ирсэн байна 20 жилийн өмнө тийм үү? Тэр нохоо яасан? За тэр болохоор айгүй хөөрхөн гөлөг хэрнээ нөгөө нүдэн нуухтцсан өөрөө жоох ядарцсан тийм гөлөг байсан байхгүй. Тэгээ би нөгөө за энэ хоолгүй байсараа зайлууд ядарцсан байна гэ. Тэгээд нөгөө хоол өгөөл тийжээгээл тэгээд нөгөө тэрний чинь ус мөсийг нийлээл тэгээд ингэсэн. Тэгээд тэр нохоо тэр гөлөгнөөс л надад талдаж ирсэн л өвчин байна л дээ. Та хизээ үзүүлв үү? За энийгээ болохоор эхлээд энэ илгч нэг өөрөө бас нэг жоохон дүлээ хэрэгтэй гинэ. Эхлээд ерөөсөн юм мэддэггүй гэж байна. Тэгээд сүүлийн үеэс л харин гүй бүр дотор муу хоолол ядраал тэгэл би бүр ингээл улаан цаахар муухай болоод тэгээд байгаа байхгүй. Тэгэл би тэгээ бас нөгөө таргалах хүсэлтэй таргалдгүй за энэ ходоодноос олд юм байна гэ. Тэгээд дуран дуусан чинь зүгээр гэсэн байхгүй. Тэгэл за тэгвэл хэвлэлийн эхо таруул гэ. Тэгээ эхо таруулсан чинь лилгэн дээр чинь нэг юм юу байна. Одоо нэг уйланхаа байна гэсэн. За тий. Тэгээ уйланхаа байна гэдгсэн. Тэгээд энийгээ бүр онш тодруулаад иргээд тэгсэн чинь тийм шимэгч хорхотой юу уйланхаа байна. Тэгээ яг үндсэн яг нэр нь бол өөрийн оншил илгэний битэг гэж гарсан. Илгэний битэг. Битэг өвчин нь туузан хорхон авгалтайгаар үүсгэгдэн мал амьтнаас хүнд халдварладаг өвчин юм. Битэг үүсгэгч нян голдуу нохон гидсэн дотор шимэгч байдлаар оршин байх ба ялгцаар нь дамжин гарч үсэнд наалдан тогтдог. Ийм халдвар үхий нохоотой тоглосон хүүхэд болон том хүний гараар дамжин хүнстэй хамт амаар орж ихэвчлэн илгэнд очиж тогтно. Мөн шимэгчээр бохирлогдсон ногоо, жимс зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүдийг цэвэрлэхгүй хэрэглэвэл халдварлана. Аажмаар шингэн дотроо авгалтай агуулсан уйланхаа хэлбрээр үсэж томордог. Гол дамжих зам нь энэ боловч муур зэрэг тэжээвэр амьтад ч халдвар дамжуулах нь бий. Битгийн халдвар авсан хүнд ямар нэг шинж тэмдэг илэрдэггүй. Хамгийн багаар бодоход 1-2 жилийн дараа анхны шинжүүд анзаарагдаж болно. Хожуу бүр 10-аас 20 жилийн дараа онцлогдох нь ч бий. Илгэний битэг өвчний үед ерөнхий хордлогын шинжүүд илрэн хөлрөмтгий, ядрамтгай болж хэвлийн хэсэгт өвдөх, аюулхай орчимд хөндөөрлөх, дотор муухайрч бөөлжих, толгой өвдөх, халуурах, харшлын тууралт гарах, суулгах, баруун хавирганы нуман доогуур хөндөөрлөх, хэвлий томрох, товгор зүйл өөрт мэдрэгдэх зэрэг шинжүүд илэрнэ. Өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд гэрийн тижээмэл амьтдыг эрүүлжүүлэх, шимэгчийн эсрэг туулгуулахаас гадна гарын ариун цэврийг чанд сахих нь зүйтэй. Тэгэхээр ийм илгэний шимэгч хорхоо гэдгийг бол би анхудаа сонсож байна. Дээр үд хэлбэг байсан. Одоо намайг залуухан эмч байхад бол ер нь тийм ховор бол бас биш. Одоо бол ховрдоо л байгаа. Эмчээ ингэдэг байсан шүү дээ. За байж арай. Миний асуулт одоо зөв үү буруу юу? Одоо шаналхаар ингээ илэг өвддөг гэдэг шүү дээ. Битгэрэх гэдэг өвчнөд холбоогүй юу? Холбоогүй. Зөв. Яг шинж тэмдгийн төстэй байж магадгүй те. Тэрийгээ санаад, энийгээ санаад битгэрчэн да гэдгийг нь турж ицэл ядраа. Хоолноос гараад те. Тэгэхээр тэр шинж тэмдгүүд нь явдаг юм байлгүй. Зүгээр даашинтгээд хэлэх юм эмчээ. Амтнаас. Тэгээд түрүү хэлээ шүү дээ хоёр төрөл байдаг нь. Тийм ээ. Ерөнхийдөө тийм соёо тамхины бүрэг амьтдын одоо бүлгээс аймагаас гэдэг юм уу чон үнэг одоо юунаас хоёр төрөл байдаг гэдэг нь одоо миний нөгөө нэг хийсэн гэдэг ажил нь нөгөө альвеолиар хор тавдар шиг явагддаг нь үнэг тийм ээ ойн тийм зэрлэг амьтад тэд нар паразитыг ингэж тээж аваад тэдний өтгнөөр бохирдсон жимс тэрийг хүн түүгээд иддээд халдвар авдаг. Нөгөө хидачик буюу өнөөдрийн одоо ер нь Монголд ихэвчлэн Монголд гэхдээ хоёулаа байдаг. Энэ хоёр битгний хоёр одоо паразитны хоёр төрөл хоёулаа байдаг юм байлээ. Тэгээд нөгөөх нь болохоор арай жоохон давуу болдог нь нохооноос ихэвчлэн золбин нохтоос. Тэгээд тэдний нөгөө өтгнөөр бохирдсон айрс энтрийг хүн арчаа илээд гараараа халдварладаг. Тэгэхээр энэ гараа саавгаал гэдэг нь аль нь ч байсан бэ? Амттан одоо юу ч байсан бэ? Тэгээд хэрвээ гэрийн тижээмэл амьтд бол бид нар нөгөө ярьдаг шүү дээ малын эмчтэр очиод туулга уулгаад ингээд элдв паразит бүгдийг цэвэрлүүлээд байнгаж хянуулж явах хэрэгтэй. Тэгээ одоо хүүхдүүдэд хүмүүс ер нь өгөх зөвлөгөө хамгийн гол хамгаалах хамгийн шалгарсан шилдэг арга нь гараа угаах. Жимс авсан ч гэсэн жимсээ угаах. Одоо бид нар ингээд хөдөө хэрээс оржсэн жимснүүд зардаг шүү дээ. Аваад угааж бай. Тэгэхгүй манайхан ч аваад тэгээд за яг варен чанмал хийгээд чанаад ингээд бас юм юм устгаж л байгаа. Зарим нь бол чихртэй хойлоод идчихэдэг. Бас тийм эрсдэл байх магадaltaй. Тэгэхээр зөвхөн золбин нохооноос гэж ойлгох уу эсвэл одоо монголчууд ч айгүй их гэртээ нохоод хийж идэв шүү дээ. Тэднэрээс авах магадлал байх уу? Одоо бид нар ягаад золбин нохоо гэж байгаа гэхээр одоо баруун Европ ч юм уу хаанаган газар нэг
амтнд хийжэхэд тусгай эрэхтэй. Тэгээд заавал малын эмчд үзүүлдэг тийм протоколтой. Тэгээд тэдрийг нөгөө паразит бүх юмас нь эмчилгээнүүд хийдэг. А манайхан бол тэр болгонд хийгдэггүй. Вакцин одоо туулах зүгээр тэгэл авчдаг. Нэг нэгнээс маа энийг гэл ингээл. Тэгэхээр яг тэр одоо малын эмнэлгийн тэр үйлчлэгээ нь хэр зэрэг ямар төвшөнд байдгийг хэлж мэдэхгүй л байна л да. Ааха. Зөвхөн нохоо юм уу? Эсвэл бас муур өөр ямар амтнд чижээдэг үү хүмүүс ч? Тийм ихэвчлэн зүгээр нөгөө зөөгч тээвэрлэгч нь тэр нөгөө Канада гэж одоо тэр нөгөө эмнэлгийн нөгөө ангаах юуны шинжлэх ухааны нэршилтэй соёотой амтд гэх тэгэхээр бид нөгөө чон үнэг нохоо гэж яриад ах шиг байгаа юм. Соёотой амтд. Ааха. Монголд нөгөө юу яадаг штэ. Энэ амьд чинь нөгөө эзэн биеинд одоо энэ шимэгч паразитууд чинь амьдарч байгаа одоо ялгцаар нь өндөг нь ялгцаар нь унаад за тэрийг одоо хөдөө гадаа явж хахад ингээл доороо эргэлдээл яадаг хонь маань байдаг штэ. Эргүүтцэн гэд тий. Тэгэхээр энэ нөгөө шимэгч чинь одоо өвстэй цуг тийм ээ. Одоо нохоо чон ялгцаар бохирцсон одоо өвс хийдэг. За биед нэвтрлээ тийм ээ. Тэгэнгүүтээ тархин дээр очиж суугаад одоо ингээд томроод байдаг. Ингэхдээ тархины үйл ажиллагаа алдагдаад тэр одоо амтны одоо тэнцвэрээ тий одоо бусад зүйлийг зохицуулах тархины үйл ажиллагаа алдагддаг. Тэгээд бас одоо бид амтны түүхий мах цус тий шүрхий айгүй хэрэгэлдэг. Бас магадгүй энэс бас дамжих халдах боломжтой. Одгөрлөгчөө таны хувьд бол одоо энэ илгэн доторчин уйланхаа дотор шимэгч орхоо байгаа гэж байгаа. Энийг та яг яаж одоо зөвхөн намдаад юм бэ? Одоо таны бие чинь цахнаад байна л гэж штэ. Одоо нэг юм уугаад байгаа. За тэр юм ямар үйлчлэгээ тийм? Тэр болохоор одоо энэ нөгөө нэг одоо энэ шимэгч орхооны чи итгэвчиж хэлж байгаа юм байна. За. Тэгээ тэр итгэвхийг л бууруулах тийм юм гэж байгаа юм л да надад. Өөрөөр жишээлбэл нөгөө шимэгч орхоонууд нь буураад унтаад өгч юм гэсэн үг. Одоо тийм унтаа байдалд оруулах юм одоо гэсэн. ийм л байхгүй. Ерөнхийдөө нэг эмийн бэлтгэлүүдийг бид нар одоо ялангуяа юм паразитын эсрэг юмнуудыг паразитоцитик буюу паразитыг устгадаг юмнууд шууд өхүүлдэг. Нэг бол паразитостатик буюу нөгөө үүсч олшрох нөгөө паразитын амьдралын циклийг одоо зогсоодог тийм юмнууд байгаа. Тэгэхээр харамсалтай нь хүн төрөлхтөө өнөөдөр паразитостатик юм бол гаргаж авч чадаагүй байна. Тэгэхээр тэр паразитын циклийг зогсоодог статик юмнуудыг л байнга хэрэглэдэг. Бүр томроод уйлахаа ингээд илэгний хэсийг дараад цөсний замыг дараад хүн шарлаад ногоороод ингээд илэг томроод хүндүүлээд ийм байвал мисаслын аргаар эмчлэх. Таныг юу гэж зөвлөсөн бэ? Зүгээр би болохоор ингэсэн. Одоо тэр уйлан хагийн чинь илгэн дотроос нь авчиж болдгүй мүү гэдгсэн байхгүй. Тэгсэн чинь тэр нь илгэн дотроо байгаа болохоор таны илэг чинь 70-80% нь огтлогдох болохоор болохгүй гэсэн. Одоо тэгээд унтуулаад одоо одоо ийм л уул гэлтгсэн. За яг хөө тэгээд яг ямар яасан би бол зургийг хараагүй юм хараагүй. Тэгтээ ерөөхдөө том хэмжээний хүнд зовиртой юм байвал зөвхөн илгийг тайрах тухай асуудал яригдахгүй. Дефенестрашн гэж бид нар ярьдаг нөгөө илэгний яг битгнийхээ тэр гадналын уутыг аваад доторхтлын шингэнийг соруулж аваад тэр дотор нь таны ууж байгаа эмтэй төст одоо эмээр угааж паразитын юг бас тэгдэг тийм мисаслын олон арга биш үү. Тэгэхээр та бас ингээд хэд хэдэн мэрэгчтнүүдэд хандаад нөгөө бид нар эмнэлгийн хэлээр нөгөө second opinion гэдэг чинь хоёр дахь одоо үзэл бодол бас асуух эрхэн танд байгаа шүү. Олон жил болсон болохоор одоо тэр уутны чинь хайсан айгу зузаачд юм биш үү? За тийм болсон байна гэж байгаа. Тэгэхээр заавал илгийг тайрах авах тухай асуудал гэдэг бол бас жоох өрөөсгөл ойлголт учраас та бас өөр мэрэгчлэлтэнд хандах эрх чинь нээлттэй шүү гэдгийг л хэлэх гэсэн. Энэ төрлийн паразит дүлгөө уучлаарай зүгээр мэдээлэл өгөхөд энэ төрлийн паразит зөвхөн дэлхийн бөмбөрцгийн нөгөө экватор биш туйлаас хойд хэсэгтэл байдаг, хойд хагасдал байдаг юм шүү. Урагшаа байдаг юм байдаг сонио. Цаг агаарын төгөл нөхцөл байдал маш мэдхгүй. Тэгээд манай Монголын зур хэлэхэд мисаслын одоо бидний том одоо бурхан багш нар бүх одоо докторууд, профессоруд одоо П7-гоо одоо юу гэдэг ингээд гоош багшгүй ихэнх нь 7-8 доктор мисаслт хийсэн байд юм байлээ. Бүгдээрээ битгэний сэдвээр докторийн ажлыг хийсэн байд юм байлээ шүү. Манай нэвтрүүлэгт ирж бидэнтэй өөрийн түүхээ хуваалцсан танд одгөрлөгчтэй баярлалаа. Танд эрүүлэнх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе. Баярлалаа.